За өнөөдрөөс эхлээд Чингис хаан олон улсын нисэх буудлаас Сүхбаатарын талбай болон 5 шарын чиглэлд одоо том аварийн олон улсын стандарт хангасан автобус явж эхэлж байгаа юм байна. За нисэх буудлын зүгээс бол энэ бол одоо зорчигчдоос манай Монголыг зорин ирсэн жуулчдаас бол байнга ирүүлсэн юм санд байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 4 удаа нийтийн тээврийн үйлчлэгээ эхлүүлсэн боловч яг тухайн одоо хурдны зам дээр тухайн олон улсын стандартад нийцсэн биш одоо нийтийн тээврийн автобус явж ирсэн. Энэ удаад бол 7 тонны одоо том аварийн олон улсын стандартыг хангасан автобус явж байгаа нь бол Монгол улсын засгийн газраас зарласан аялал жуулчлалын дэмжиг бодлогын хүрээнд одоо Go Mongolia энэ хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа жуулчдад бол үйлчлэгээний стандартыг сайжруулсан тэдний сэтгэл төрсөн их чухал ийм үйл ажиллагаа болж байна. За нисэх буудлын зүгээс бол бид нэр энэ жил гадна авч зогсоолынхаа талбайг нэмэгдүүлж байгаа. За энэ нь бол жуулчдад зориулсан лимузин автобусны 40 зогсоол. За такси үйлчлэгээний одоо зөвшөөрөлтэй компаниудаас одоо 3-4 ийм албан ёсны зөвшөөрөлтэй компаниудыг нисэх буудлын дээр үйл ажиллагаа эрхлэхийн боломжоор хангах ажиллах энэ нөхцөл болцоог бүрдүүлэн ажиллаж байна. За нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр нийслэлийн нийтийн тээврийн парк шинжилтийн хүрээнд нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас одоо 45 хүний судалтай хот орчмын бүсэж явах 10 автобус худалдаж аваа. Өнөөдрөөс нисэх онгоцны буудал Сүхбаатарын талбай. За Чингис хаан нисэх онгоцны буудал 5 шар гэсэн ингээ 2 чиглэл 7 автобустай үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Тэгээ жуулчны улирал эхэлж байгаатай холбогдуулан уг автобусуудад ингээ англи, хятад, солонгос, япон, франц хэлтэй ингээ хэлмэрч нарыг хөтөж хэлмэрчлийг ингээд байлцуулан явуулахаар үйл ажиллагааг ингээ эхэлж байна.